Сайн байцгаана уу? Би доктор Чингүн байна. Та бүхэндээ арьсгой засгийн зөвлөгөөг сурлаад өгч байна. Бэмт урчин Чингүн, Польш улсын Братислав хотын ангаах ухааны их сургуулийг 2006-аас 2012 онд ерөнхий их хэмжээр бакалавр магистр зэрэгтэйгээр төгсжээ. 2014 онд Польшийн Зеленый город хотын их хэмжээр, 2016 онд Гэмтэл согог үндэсний төвийн их хэмжээр, 2016 оноос доктор Чингүнс клиникийн ерөнхий хэмжээр ажиллаж байна. За бүсгүйчүүдээ сонсож байгааз сэтгэлээр юусэн онж болохгүй шүү. Яагаад вэ гэхээр орчин үед техник, технологи, шинжлэх ухаан хөгжиж байгаа гэдэг утгаараа одоо хизээш турахгүй гэж та нар битгий бодоорой. Хэсэгчлэн үнэхээр өөрийнхөө одоо жин хас чаддгүй хэсгүүдээр одоо хасах боломжтой байгаа. Сайн байцгаана уу? Би доктор Чингүн байна. Энэ удаагийн дугаартаа дуучин анаг үрсэн байна. Би Чингүн одоо эмчийн одоо эмнэлэг дээр өөрийн одоо хувийн гой сайхан болон тий бусад одоо төрлийн зөвлөгөөнүүдээ Чингүн эмчээс авч явдаг. Тэгээд энэ удаад би бас сонирхолтой сэдвээр Чингүн эмчтэй ярилцлага өрнүүлнэ. Эмэгтэй хүн нүрээ ингээд үнэхээр гой болгоч чаддаг болсон өнөөдөр. Гэтэл 30-аас гараад ч юм уу тэрнээс хойш эмэгтэй хүний нэг том асуудал бол бие галбир байдаг. Бие галбираа яаж гой сайхнаар хадгалж болох вэ? За ер нь ингээд бие галбиржуулахын тулд мэдээж тухайн хүнийхээ жингээс их шатгаалan тий месийн бус харгаар одоо эмчилгээг явуулж болно гэсэн үг тий. Хоёр эмчилгээ нь хоёулаа өөрийн гэсэн мэдээж тухайн хүндээ зориулсан сонголтоор тэр эмчилгээгээ сонгоно гэсэн. За месийн бус харгах юм бол одоо ер нь хөгжөө төрөлтэй аппаратууд байна, тарилгууд байна. Хэсэг газрыг л ерөнхийдөө бол галбиржуулна гэж ойлгох хэрэгтэй тий. Хэсэгчлэн гэсэн. Месийн арга гэх юм бол арай одоо хүний биеийг илүү одоо гэмтрэл очуулна гэх юм уу тий. Тийм төрлийн эмчилгээ арай хүнд гэж ойлгох юм. Арай хүнд төрлийн эмчилгээ гэсэн үг тий. Одоо нөгөө месийн бус аргад болохоор аппарат тий тарилга гэж хэлж штэ энэ бол хэсэгчсэн байдгийн байна. Бүр огт чин хасдгүй төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? Цусны бүлэг болон одоо биологийн онцлогоосоо болоод одоо бүр би хизээш турахгүй байна гэж сэтгэлээр онцсон эмэгтэйчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ? Тийм мэдээж турахын тулд мэдээж тодорхой хэмжээний хоолны дэглэм хөдөлгөөн бэлтгэл маш чухал тий хүний амьдрал тэрүүгээрээс өөрийнхөө одоо биологийн солилцоо бүх юмыг хэвтгүүлэх хэрэгтэй. Мэдээж зарим нэг хэсгүүд байгаа одоо давхар руу ч юм уу бэлли ч юм уу тий тэр хэсгийн өөх хайлуулах тариа дараа нь арьс чангалах амгийн аппарат тийм хүмүүсийн хооронд нь ингээд зохицтой хэрэглүү зүгээр. Таргалалт чинь ингээд дөрвөн төрөл идэг штэ. Одоо жишээ нь бэлхүүснээс дээшигээ таруулж гин доошоогоо таруулж гин нөгөө амьдралын хэмнэл одоо хувь хүний онцлог шалтгаалж байгаа штэ тий. Тэгэхээр аль алинд нь месийн бус аргыг хэрэглэх боломжтой юу? Тий ер нь аль алинд нь тухайн газрын өөхний хэмжээний шалтгаалan тий мэдээж одоо жишээ нь тарилгууд өөрийн гэсэн чадвартай гэж хэлэх юм уу те тодорхой хэмжээний өөхийг хайлуулна арьсыг бид нэр аппаратаар чангалаа цаг хугацаа жоохон хэрэгтэй дэрийг чангалгаад мэдээж одоо нэлээд одоо их сууларсан үндсэн арьсыг бол аппаратаар бид нэр чангалах тийм бас боломж ус хязгаар мэдл гэж юу те тэр үед нь одоо месийн арга хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн хүнээс шалтгаалan аль сонголтыг хийх үү тухайн хүнээс шалтгаална гэсэн. Одоо шатаадаг тариа хийж байгаа шүү дээ. Тэр тариа хийгээд турахгүй одоо тохиолдол магадлал гэж байгаа юм байхгүй. Өөх шатаадаг тариаг одоо холины төрлийн тариуд байгаа тий төрлийн тариа хийсэн бол өөхний эс байгаа л бол тэрийг хайлуулна тий турахгүй гэсэн одоо өөх нь алга болоог гэсэн тийм магадлал үүсэх байх. Хамгийн гол нь өөх хайлуулахад арьс үлддэг байхгүй юу. Тэгэхээр суларсан арьс нь үлдэнэ. Тэрийг яаж мэдэх вэ гэх юм бол жишээ нь ингээд анх тариа хийгээгүй байхад ингээд арьсаа ингээд байхад арай зузаан баригд арай юм уян чанар нь арай биетэй те өөх хайлуулсны дараа нэг 14 хоногийн дараа ч юм уу сарын дараа яг тэр хэсэг ингээд бариад утгад нэмэрсэн байна дотор өөх байх болсон. Гэхдээ бол арьс нь үлдэж байгаа. Тийм болохоор заавал арьс чангалах эсвэл өөх хайлуулах тариа хийхээ өмнө арьсаа тодорхой хэмжээнд бэлдэх хэрэгтэй. Ер нь эмэгтэй хүн ямар одоо байвал эрэгтэй хүний нүдээр гоё харагддаг. Да ялангуяа эмч хүний нүдээр одоо эмэгтэй хүн ямар байвал илүү үзэсгэлэнтэй харагдах вэ? Хамгийн гол нь өөрөө өөртөө таалагдах хэрэгтэй. Таны нэлээд таалагдах хэрэгтэй. Миний өөрийн одоо тэр ямар хүн надад таалагдахаас илүү тэр хүнийг илүү сонсох нь надад чухал. Ямар одоо хэлбэр галбарт хүрмээр вэ те ямар хуу төрлийн гоо сайхан илүү үнэлдэг те. Тэгэхээр тэр тухайн хүний өөртөө таалагдах нь хамгийн чухал. Өөх суулгаад месийн аргаар биеийг галбиржуулж болдгоо. Энэ ямар нэгэн хор хүнэд байдгүй гэж асуумаар байна. Имплантаас илүү одоо өөрийнх нь эсээр нэг газараас аваад нөгөө газар одоо графтинг буюу шийдвэрлэн суулгах тал руу ер нь
түгээмэл ихэнх эмчнэр нь явж байгаа те. Тэгээ орчин үеийн технологи хөгжөөд тэр авч байгаа өөхийг аль болох гэмтээхгүй ам дээр наваад өөр газар суулгахад тэр нь буцаад нөхөн сэргээж тэнцэнэ үржин амьдрах тийм боломж үүссэн байна. Нэг сумаар 2 туулаа хэмжээ гэж ойлгож байна те. Юу гэх юм бол биеийн гэлбэрчүүлж ин бэлий гаргаж ин хэлбэр бүх юм гаргаж ин хоёрт одоо илүү одоо бидний хэрэгтэй гэсэн газараа бас нэмж хэлбэр нэмж өгч гэсэн үг тийм. Тэгээ хамгийн гол нь өөрийн дэд диск гэдэг утгаараа ямар нэгэн сөрөг нөлөө байдаг юм тийм. Өөрийнхөө одоо чинь илүүдэл хэсгийн өвхийг одоо дутуу байгаа хэсэгтээ суулгаж болно гэсэн ойлголт юм байна. За энэ талаар одоо би бас уншижсэн л да. Тэгээд танаас бас хариулт аваад Монгол бас яг энэ жилийн мэс тасал хийдэг бас тийм энэ тал дээр сургалтын цугаад ирсэн юмч байгаад бас бахархалтай байна. Баярлалаа танд. За доктор Чингүндээ бас баярлалаа. Маш их одоо хэрэгтэй мэдээллүүдийг охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд, ээжүүдэд хүргэж чаддаг юм гахалтай юмч. Тэгээ таны мэдлэг чадвар те одоо уур ухаан өөрийгөө байнга хөгжүүлдэг тэр байдал чинь маш их таалагддаг шүү. Томос том амжилтыг хүсье гэж хэлмээр байна. За баярлалаа танаас амжилт хүсье. За баярлалаа.